Эх орныхон эрх чөлөө тусгаар тогтнол аюулгүй байдлыг хамгаалах ариун үйл хэрэгт нэгэн сэтгэлээр амьдралаа зориулсан эх оронч эрэлхий хөвгүүдээ эх орн нь нутаг бус хүн ард нь мартах учиргүй. Аранхай аймгаас тийм эх орончд олон төрсөн бөгөөд тухайлбал ардын хувьсгалын анхны долоогийн нэг төр зэргийн гарамгай зүтгэлтэн солин данзан төрсөн юм. Мөн Үлзийбат, Рамны сүрэн, Дамб, Аштурж, Дорж бараг, Нянтай сүрэн зэрэг мөнхийн гавьяат үйлснүүд төрсөн юм. Түүхэн манлайлагчдын нэг бол Монгол улсын маршал Өрлөг Жанжин Дэмэд юм. Монголын цэргийн гарамгай жанждын нэг Өрлөг Жанжин Дэмэдийн суралцж байсан Монгол улсын анхны баг сургуулийн 100 жилийн бүх цэргийн жанжны орлогч ерөнхий комиссараар ажиллаж байсан Дашчиров гуайн эндэлсний 120 жилийн төхөж байгаатай холбогдуулаад засгийн газар талаа хамгаалахын яамны шийдвэрээр Аранхай аймагт талаа хамгаалах бодлого зохицуулалтын үйл ажиллагааг сурчлах ажлыг зохион байгуулж байна. Ер нь бол Монгол улс 1921 онд тусгаар улс болж дэлхийн дахина тунхаглан зарлаж тэгээ зэрэг зохицуулалтаа бэхжүүлэх улс орных аюулгүй байдал батлан хамгаалах үйл ажиллагааг дэлхийн жишгт хүргэх газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал ард иргэдийнхээ амгалан тайван байдыг хангах асуудал бол хамгийн чухал асуудал байсан. Энэ асуудлыг шийдвэрлэх гол арга зам нь бол тухайн үеийн чадварлаг сайн боловсрол хүчнүүд байсан байгаа. Тэр үед бол Монгол улсын анхны маршал Аранхай нутгаас төрсөн байдаг. Энэ хүн бол Аранхай аймгийн Их Тамир сумын харьяат Дэмэд Жанжин байгаа. Монгол улсын анхны маршал Өрлөг Жанжин цэргийн явдлын яамны сайд ийм хүн байсан. Тухайн үедээ Монгол ардын хувьсгал цэргийг шинээр байгуулах, бэхжүүлэх ажилд маш үнэтэй хувь нэмэр оруулсан ийм цэргийн жанжин хүн байгаа. Мөн Аранхай нутгаас Дашчиров комиссар, Үлзийбат комиссар гэдээ бас тухайн үедээ Дашчировгаа бол армийн улс төрийн газрын дарга ерөнхий комиссар гэдэг албан тушаалаар ажиллаж байсан тийм хүн байгаа. Өнөөдөр энэ Дэмэд Жанжин, Дашчиров комиссар, Үлзийбат комиссар гэдэг энэ тухайн үедээ алба хааж исэн бас цэрэг армийг өдөртөж байсан, бодлогыг тодорхойлж байсан тэр үеийн мундаг жанжид цэргийн зүтгэлтнүүдийн үйл хэргийг сурталчлах ажил бол бас асууралтай байгаа. Тийм учраас энийг өөх түүхийг нь сэргээх, ялангуяа Аранхай аймгийн нутгийн иргэд, залуучууд, хойч үеийнхэнд энэ баатарлаг дайчин уламжлалт түүхийг нь ойлгуулах, тэр үлгэр жишээгээр сурч хүмүүжих, бас зориг ирмэлцлийг нь төрүүлэх ийм ажил зайлшгүй шаардлагатай байна. Ер нь Монгол улсын хэмжээнд батлан хамгаалах бодлого зорилт зохицуулалтын үйл ажиллагааг сурталчлах ажлыг батлан хамгаалах яамнаас тодорхой төлөвлөгөөний дагуу жил бүр зохион байгуулж явуулдаг. Тэгээ энэ жилийн хувьд Аранхай аймагт хийж байгаа. Цаашдаа бол аймагуудад дистратагаар засгийн газрынхаа шийдвэр төлөвлөгөөний дагуу явагдах ийм л ажил хийгдэнэ. Оросын Тайрв өртөөний дэргэд маршал Дэмэд Жанжин нөхдийн хамт вагондоо зөвлөлтийн чекистийн өгсөн хортоо лаазалсан загсны маханд хордож учир битүүлгээр амь насаа алджээ. Энэ явдлын дараа маршалыг Японы тагнуул хэмээн зарлаж 3 сартай жирэмсэн ихнэр навчааг нь баривчилж хороосон гашуун түүх бий. Дэмдийг эсэргүү удирдагч гэсэн тодтолтой хожмын түүхэнд бичиж үлдээсэн байсныг ардчлалын унжилуудад нэр төрийн сэргээж гэрэл төшөөг нь ийхүү босгосон байдгийг. Өрлөг Жанжин Дэмэд бүх цэргийн жанжин Дашчиров нарын тухай эрдэм шинжилгээний хурал зохион байгуулснаас гадна Аранхайгаас төрсэн төр цэргийн зүтгэлтнүүдийн амьдрал түүхэн замналыг хөрөг зурагтай нь харуулсан үзэгрүүдийг дэлгэн тавьсан байсан. Аранхай аймгаас 3 бүгд найрамдах Монгол ард улсын баатар, 14 хошууч генерал, 5 бригадийн генерал төрөн гарсан байна. Улсын хурлын гишүүн нийгмийн бодлого боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны дарга Баатар бэлэг санаачлан аймгийн засаг даргын тамгын газар батлан хамгаалах яам хамтран Аранхай аймгийн төр цэргийн зүтгэлтнүүдэн дурсан санаж нэгэн өдрийг өнгөрөөсөн төдийгүй цэргийн үзүүлэх сургуулийг ард иргэдэд болон гадна дотны төлөөлөгчдөд сонирхуулсан юм.
мөн цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгынхан уран бүтээлийн дээжээс ээж сонирхуулсан.